бичлэгээ хийж амжихгүй байгаа. Тэгээд ер нь бол би нөгөө яшөө хүүхдүүдэд бас нэг хэдэн зөвлөгөө өгсөн юм аа. За тэгээд тэр зөвлөгөө нь юу вэ гэхээр нэгдүгээрт англи хэл өгнө гэх юм бол англитэй кино тэгээд ялангуяа шинэ кинонууд нь арай илүү Unition-ээс үзэхэд гоё орчуулгад амар байдаг. Тэгээд тэрийг үзээрэй зөвлөе. Дээрээс нь YouTube-ээс угаасаа англи бичлэгүүд үзнэ гэдгийг та нар бол мэдж байгаа. Дээрээс нь ямар нэг аппликейшн мөн Google-с сайтаар ороод тэгээд англи нэртэй сайн бэлдээд сайн авахаарай гэж та нэг хэдтэй хэлье. За тэгэхээр матер өгөх юм бол мэдээж томьёонуудаа сайн цээжлэх хэрэгтэй. Мэдээж томьёонуудаа сайн уншиж дараагийн үйлдэлээ сайн бодож хийх хэрэгтэй. Тэгснээр та хэд маань ингээд юу яах хэрэгтэй гэсэн үг. Математикийн яшээ илүү сайн өгч чадна гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө бол 2-3 цаг дээрс нь 3-5 цаг гээд ер нь бол та хэд маань өөрсдөө ингээд цагаа сайн хуваарлаад тэгээд ер нь бол цагаа сайн хуваарлаад тэнгүүтээ оройн сайн унтах хэрэгтэй. Ер нь бол нойр бас яш нөлөөлнө гэдэг. Тэгээд ер нь бол сайн унтаа тэгээд бас цагаа сайн хуваарлаад явж болтой юм. За тэгээд ямар мэргэжлэр сургаа өөртөө сайн бодож аваад өөртөө ямар хичээлэр өгөө бас сайн бодож аваад өгөөрэй гэж найдаа. За манай хүмүүнлэгийн ухааны их сургууль маань одоо 980 оноогоор юу хийж байгаа? Хүүхэд бүртгэж авч байгаа гэх юм уу? 980 оноогоор 2 жил нь дүүцээд 2 оноо нэмэгдээд яг 980 оноогоор хүүхэд тавтгаа. Тэгээд олон улсын харилцаа аялал жуулчлал санхүү ямар ч банк санхүү тэгээд програм сэтгэл зүйч гэдэг маш олон ангиуд байгаа. Гэтэ яг энэ 5 ангиас арай илүү ангиас ганц 2 байгаа. Тэгээд мөст бол бас 1200 оноор ордог байгаа. Тэгээд 1200 оноос яг 2-3 жилийн өмнө бол би яг хүмүүст орохыг бэлжсэн чинь оноо минь хүрч чадаагүй. Гэхдээ яг арай илүү олон ангитай авах гэж бодож байна. Тэгээд та хэдтэй бас амжилт хүсье. За тэгээд юу яагаад Япон хэл тэр нь бол Япон хэлийг бас аним болон Netflix-с юу үзээд аним үзээд сурах нь зүйтэй. Тэнгүүтээ та хэд ямар нэгэн улс руу явах чинь тэр сосон хэл чинь гэд хэрэг болно. Тэр нь бол Япон хэлийг анимаар сурч болно. Тэнгүүтээ яг тухайн улсад нас нэмээд сурсан ч болно. Тийм та хэд өөрөө чинь сонголт. Тэнгүүтээ нэг би комик хийж гиснээс хойш юм бол арай жоохон гоё болоод ирсэн л дээ. Яг дурсамжаасаа сэтгэлээд комик хийх нь арай дээр санагдсан. Яг болсон явдалтай нэлээд төстэй үйл явдал бас нэлээд болдог болохоор арай жоохон өөр маягаар явах нь арай гоё гэж бодлоо. Тэгээ энийг TikTok-оор хийж яасан TikTok-оор хийж ихсэн нь надад арай илүү тэмтэй юмиг арай илүү хийхэд ер нь бол хэмиг хийж сургаад илүү төлөвлөж болж гисэн. За тэгээд юуны хүмүүнлэгийн ухааны их сургууль буюу хийсэн өөрөө ингээд 100 эсвэл өвлгээд ер нь аль алин дээр нь ингээд мэргэжлээс хамаарат өөр курс дээр ингээд
дадлага хийх боломжтой байдаг. Тэнгүүтээ одоо жишээ нь би юу яагаад аль жуулчлаар сууж байгаа яг ингээд баазд 1 сараас 2 сар 3 сар гэх тэр нь бол яг 3 сарын хугацаатай баазд ажиллаад юутайгаа төлбөртойгоо дүүцэх хэмжээний монголох боломжтой гэдгийг бол хэлж өгч болж байна. Тэгээд яг өнөөдөр 2 дугаар курсээ төгсөөд дээрэс нь 8 цагийн автобусанд сууж 1 хоног хөвсгөл рүү яваад тэнгүүтээ яг 1 сар ажиллаад ирнэ л дээ. За тэгээд бичлэгийн маань сонирхож үзсэн та бүхэндээ баярлалаа. Bye guys, дараагийн бичлэгээр уулзъя.